Тэгэхээр кино маань 2018 оны үйл явдлыг өгүүлэх ба Филиппин улсад шөнийн цагаар нэгэн залуу хагас нүцгэн байдалтай утга шүүг барьсан 3 залуугаас зугтаж буй дүр зураглалаар эхэлж тэрээр замдаа азар цагдаагийн машинтай тааралдаж дотроос нь бууж ирсэн 2 цагдаагаас тусламж гуйгаад нэгэн флаш дискийг цагдаагийн офицерт өгөхийг оролдтол эсрэг талын урсгалаас нэг машин ирж дотроос нь бууж ирсэн ширүүн харцтай дөрмгийн залуу нүд ирмхийн зургуу 2 цагдааг хороогоод зугтаж явсан залууч муу ялгаагүй хутгалж хороогоод флаш дискийг нь авч явдаг. Үүний дараа киноны мессийн Солонгос улс руу шилжиж өдрийн цагаар 2 залуу нарийн гудамжинд харт тамхи нууж үлдээгээд явах гэж байтал манай алдартай цагдаа нар маань гарч ирээд эдгээр 2 залууг баривчилж тэдний үлдээсэн харт тамхиг авахар ирсэн нэг залуу цагдаа нарыг хармагцсан мопедо хааслаа зүгтаах гэтэл манай киноны гол дүр болох маа мөрдөгч маань мопедных нь араас нэг гараараа зуурч хөдөлгөөнийг нь хориод түүнийг барьж авдаг. Удалгүй мөрдөгчд эдгээр залуусын төв байрыг нь заалгаж түлхүүрийг нь аваад төв байр руу нэвтэрж ороод дотор нь байсан харт тамхины 8 ачидтай тулалдаж бүгдийг нь баривчлаад эднэрийн харт тамхиг хоол хүргэлт нэрийдлэр тээвэрлдэг бүх түгээгч нарыг нь ч муялгаагүй төв байранд нь отож байгаад нэг нэгээр нь амжилттай баривчлаа авдаг. Энэ шөнө манай мөрдөгчд хоол идэж байгаад маа мөрдөгч хамт ажилладаг нэг мөрдөгчөөс өөрсдийнхөө эрен сурвалжилж байгаа нэг веб хөгжүүлэгч залуугийн талаар асуудал хамт ажилладаг мөрдөгч нь тэр веб хөгжүүлэгч залуугийн цогц 2 хоногийн өмнө Филиппин улсаас олдсон байна лээ. Гэхдээ цогцыг нь наашаага тээвэрлсэн. Хоёулаа маргааш хамтдаа очиж задлан шинжилгээний хариутай танилцъя гэж хэлдэг. Ингээд маргааш нь манай 2 мөрдөгч кино эхлэх үед амиа алдсан залуугийн цогцны дэргэд ирж задлан шинжилгээнийх нь хариуг сонсчоод гарч явах үедээ хохирогчийн ээжтэй тааралдагч хохирогчийн ээж маа мөрдөгчдөр ирээд "Хүмэн ямар хэрэг тарьсан болоод хүнд алуулсан юм болоо" хэмээн нулимс туслуулан асууж маа мөрдөгч ээжээс нь та хүүгийнхаа ямар нэртэй газар ажиллаж байсныг мэдхүү гэж суугаад HB арилжааны компани гэсэн нэрийг олж авдаг. Үүний дараа бид Дончол гэх нэртэй арилжаачинтай танилцах ба тэрээр Филиппин улсад байрлах онлайн казиног Солонгосоос удирддаг ба түүний удирдлагадор киноны маань эхэнд цагдаа нар болон зүгтэж явсан залууг хоруулсан Ким гэх нэртэй урд өмнө нь хөлсний цэрэг байсан аюултай этгээд ажилладаг. Кимийн Филиппинд гүйцэтгэж буй ажил нь энд өөрсдөөс нь өөр онлайн казино гарч ирэх юм бол тэр дороод бүх мэдээллийн санг нь хакердж сүлжээг нь хаагаад тухайн казино руу дайрч бүх хэрэглэгчдийн датаг дээрэмдэж аваад өөрсдийнхөө казиногийн сүлжээтэй нэгтгэхэд орлогоо хэдэн харав дахин нэмэгдүүлэх явдал. Хэдийгээр эдний онлайн казиногоор үйлчлүүлэгчдийн тоо асар хурдтайгаар нэмэгдэж ашиг нь утгаа алдаж байгаа ч Дончол Кимийн ашгийг нэмж өгөхгүй байгаагаас болоод Ким Дончол руу хэд хэдэн удаа залгаж өөрийнхөө ашгийг нэмэгдүүлэхийг шаардсан ч Дончол тэр дорол яриаг нь мушгиж энэ ч ажлын дараа тэр ч ажлын дараа гэд ашгийг нь нэмэгдүүлэхгүй байгаагаас болоод Ким баруун гараа дагуулаад сөүлэг зорхоор болдог. Дончол Кимд мөнгө нэмж өгөхгүй байгаа шалтгаан нь түүнд аль хэдийнэ дургу болсон байх ба оронд нь өөр хүн ажилуулахар зэхэж аль хэдийнэ нэгэн мафийн толгойлогч нөхөртөө танилцаад авсан байдаг. Харин мөрдөгчд маань амиа алдсан залуугийн хөгжүүлсэн онлайн казиногийн тоглоомуудтай танилцж кибергейм тэрэгтэй тэмцэх тасгийн 2 мөрдөгчийг өөрсдийнхөө албандаа нэгтгээд маа мөрдөгч амиа алдсан залуугийн хөгжүүлсэн онлайн казиногийн тоглоомыг нь мушгий. Харин энэ хэрэг дээр тус болж чадах мэдээлэгч олж авъя гэд дөнгөж шинээр өөрийнхөө жижигхэн тоглоомын газрыг нээгээд буй Жан Исо дээр ирж уулзаад ажил руугаа дагуулж ирээд онлайн казино хэрхэн ажилдаг, ямар програмаар хүмүүсийн мөнгийг хождог болох. Та нарын мушгиж байгаа онлайн казиногийн нэг эйжент нь Сөүлд байгаа гэсэн мэдээллийг авч тухайн эйжентийг нь барьж авахар ажилуулж буй казино руу Жан Исо болон кибергейм тэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгч Жан Исо хоёрыг хосуудын дүрээр оруулж Жан Исо цагдаа нарын өгсөн мөнгийг бакрат тоглоод тэр дороо лоолын хийгээд авчихдаг. Тэгтэл казиног ажилуулж байсан менежер нь түүн дээр ирээд таныг хараад байх нэ, манай энэ газар танд жижигхэн санагдаад байгаа бололтой. Та томоор мөрийг тавьж тогломоор байна уу? Би таныг тийм газар тоглуулах уу гэж асуутал мөрдөгч бүсгүй болон Жан Исо хоёр хэргийн үзүүрээс нь атгаад авлаа даа гэж баярлаад менежерийг дагаж вип өрөөнд нь ороод уулзтал. Тэрээр амиа алдсан залуугийн хөгжүүлсэн онлайн казиног санал болгодог. Тэгтэл Жан Исо уурлаад хин наа тэнийг юм чинь сонирхтын гэж хэлтэл менежер залуу. Гүй та буруугаар ойлгоод байгаа шиг байна. Та энд уландаа хамгийн багадаа 1 саяар орно штэ гэж хэлтэл Жан Исо юу 1 сая гинэ гэж ярьлаад өөрсдийнх нь яриаг чагнаад мөрдлгөө хийж байсан цагдаа нарт хов зөөхөөр ингэртэй зүүсэн микрофон руугаа маа мөрдөгчөө чи сонссон уу хамгийн багадаа уландаа 1 сая гинэ гэж ярьлоод казиногийн менежерт бид нар бол цагдаа гэсэн дохиог өгч менежер тэр дороо барилгаас зүгтэн гардагч маа мөрдөгчд маань тэр дороо л баригддаг.
Ингээд менежерийг маа мөрдөгч машин дотроо гавалж суулгаад байцаалд авч менежер түнд би бол ердөө л энэ муу жижигхэн казиногийн менежер. Харин гол хүмүүсийн нэг удахгүй Солонгост ирнэ. Түүний нэрийг Чой гэдэг гээд мэддэг бүхнээ хэлж өгдөг. Маргааш нь Чой болон Ким нар хамтдаа Филиппинээс Сөүлд ирээд хоёр тишээгээ салж цагдаа нар Чойг араас нь мөшгөж түүнийг нэгэн хувцсны үйлдвэрлэлөө орсны дараа араас нь хоёр мөрдөгч даган орж Чой араас нь орж ирсэн мөрдөгчд өөрийг нь барихаар ирснийг мэдээд үйлдвэрийнхээ арын хаалгаар зүгтэн гардагч өөдөөс нь маа мөрдөгч машиныхаа хаалгыг онгойлгон отож байгаад машин руугаа оруулаад ирдэг. Харин Ким тэр дороод Дончолын дэрээд ашгаа нэмүүлэхийг шаардаж Дончол Кимд би чамд өгнө штэ. Наад казиногийн чинь мөнгө бол нэх их юм биш. Харин нэг койн өсгөх хэрэгтэй байна гэд нэг койны талаар ярьж эхэлдэг. Гэхдээ манайхаа яг энэ үед юу ярьсныг нь би бол ерөөсөө ойлгоогүй. Яагаад гэхэлэр энэ хэсгийн сабтайтл нь ерөөсөө гарч ирээгүй аахгүй юу. Ямар тач казиногийн мөнгө бол нэг чухал биш. Бараг тийм хагасыг нь би чамд өгнө. Би койно өсгөх ёстой. Ямар тач чи одоогийн энэ ажилд маань туслаад өгчих гэж хэлдэг. Тэгээ шөнө нь Ким Дончолын туслахыг хүлээнгээ тамхиж байх зур. Дончолын туслах нь машин дотроо нэг хүн суулгачихсан аль чадгаараа нэрч 2 сая долларын лото тоглоомны тасалбар би чамд өгье. Харин оронд нь зүгээр л манай койныг ногоон гэрлээр гаргаад өг гэж гуйтал. Нөгөө хүн нь 2 сая долларын тасалбараас нь татгалзаж цэмбэгнээд би саяны яриаг чинь сонсоогүй гэж бодъё гэж хэлдэг. Энд түрүүний ойлгоогүй хэсгэл үргэлжлээд тах шиг байгаа. Тэгтэл гадна хүлээж байсан Ким хүлээж залхангуудаа ажил хилцээрийг ингэж хийдгүүмаа гэсэн харцаар хараад Үүний дараа Ким Дончолын ажлыг нь гүйцэлдүүлсэн болохоо залган хэлж өөрийнхөө хороос нь Дончолын туслахын цогцыг нь байшингийн чинь өмнө булчихсан шүү гэж хэлээд мөнгөө нэгтэл Дончол Кимд за тэр мөнгө ч яах вэ? Яамаал байна. Цаад Чой чин цагдаа нарт баригдчихсан байна лээ. Хэрвээ Чой ам нэхэл юм бол бүх зүйл дуусаа штэ гэж хэлдэг. Ингээд маргааш нь Чойн байцагдаж буй цагдаагийн газрын хаяг дээр Ким нэгэн зэрэг 10 гаруй хүргэлтийн хоолны захиалга өгч хүргэлтийн ажилчид цагдаагийн газар руу нэгэн зэрэг орж шууган үсгэж цагдаа нарын анхаарал сарних зуур Ким цагдаагийн газар руу нэвтэрж ороод Чойг байцаалтын өрөөнд орж хороочоод гараад явчихдаг. Харин Дончол сүүл танилцсан мафийн босстойгоо уулзаж тэр Ким миний нэг туслахыг хороочихсан. Тэрч бүхэл цагдаагийн газар руу нэвтэрж ороод Чойг алчглаа. Удахгүй ирж миний хоолой тутах зоох байлгүй. Түүнээс нь өмнө түүнийг зогсоох хэрэгтэй. Ерөн цагдаа нараар түүнийг өөрийг нь бариулъя гээд өмнө нь хороочоод гэрийнх нь үүдэнд буулгасан туслахынхаа цогцыг мафийнханд өгч ил гаргуулаад олонний анхаарлын төвд оруулж Кимийг цагдаа нараар хайлгуулж эхлүүлдэг. Харин мөрдөгч маа болон түүний тасгийнхан Дончолын туслахын цогцонд задлан хийсэн шинжээчдэр ирж уулзаад хохирогч өмнө Филиппинд амиа алдсан залуутай яг ижил хэмжээний хутганы шаргатай байсан гэж сонсоод хохирогчийн хэн болох хаана ажилдаг байсан гэд бүх мэдээллүүдтэй танилцаж Дончолын компанид ажилдаг байсан болохыг нь мэдэж авдаг. Тэрч бүхэл мөрдөгчд маань Дончолын ферм өнөөшин удирдах албан тушаалтнуудын уулзалт болон шинээр гаргаж буй койныхоо нээлтийн цэнгүүнийг зохион байгуулж байгаа гэдгийг нь мэдээд тухайн арга хэмжээ болж буй барилгад ирж Дончолоос мэдүүлэг авахар цахилгаан шатанд суутал. Ким өөрийнхөө туслахтайгаа мөрдөгчдтэй минь хамт цахилгаан шатанд сууж Ким болон мөрдөгч маа хоёр өөрсдийнхөө төрлөх инстинктээрээ бие биенийгээ сим ажиглаж нэг нь нөгөөгөө цагдаа болохыг нөгөөгөө яавч энгийн хүн биш болохыг мэдрээд Ким цахилгаан шатны товчлуурыг 19 давхар дээр 19 давхарт цахилгаан шат зогсмогц туслахтайгаа бугаад явчихдаг. Тэгтэл мөрдөгч маа болон мөрдөгч манжай хоёр энэ нэг л биш шүү гэд хоёр жигүүрлөө тус салж маа мөрдөгч Кимийн туслахтай 1-0-д таарч нөгөө жигүүрийнх нь ариун цэврийн өрөөнд манжай Кимтэй таарч тус зодолтоод Ким манжайг зодчоод цэвэрлэгээ хийхээр ариун цэврийн өрөөнд орж ирсэн цэвэрлэгч эгчийг барьцаалж маа мөрдөгчийн байгаа ариун цэврийн өрөөнд нь орж ирээд цэвэрлэгч эгчийн хүзүүрөө нутгалчаад туслахаа дагуулад зүгтэн гарч мөрдөгч маа цэвэрлэгч эгчийн цус алдалтыг зогсоохоор хуруугаараа дарж үлдээд араас нь хөөлгүй хоцордог. Эдгээр үйл явдлуудын дараа Дончол гэртээ өрөөндөө байршуулсан сейфээ нууц код болон хурууныхаа хээгээр онгойлгож дотор нь казиногийн хэрэглэгчдийн дататай хаартаа хийчээд өнөөх мафийн толгойлогчдоо одоо залуустайгаа гараад Кимийг бариад ир хэмээн тушааж Кимийг туслахтайгаа буудалд байж байтал тог нь гів гинэтхэн тасраад гаднаас Дончолын явуулсан хүмүүс нь орж иртэл Ким юу ч болоогүй юм шиг тамхи зууж гарч ирээд за яасан намайг зүгтсэн гэж бодсон биш үсттэй гэж хэлтэл туслах нь залуусын араас гарч ирээд буудлын хаалгыг түгжиж бүгд гар гартаа хутга атгаж
тулалдаад Ким болон түүний туслах хоёр хоёулахнаа байж бараг 10-аад хүнийг нэг ч хутганы шарх авалгүйгээр алхахыг нь алж зэрэмдэглэхийг нь зэрэмдэглээд мафийн толгойлогчийн хоолоод нь хутаг тулгаж сүрдүүлээд алхахын оронд өөрсдийнхөө удирдлага доор оруулж Дончолд Кимийг барьчихлаа гэж хэлүүлж дуудуулаад Дончолыг эртэл мафийн толгойлогч гарт нь буу өгөөд Ким дотор байгаа гэж хэлээд барилга руу оруулдаг. Дончол нэгэнд гартаа буутай юм чи одоо намайг хэн зогсоох вэ гэсэн шиг Кимийн байгаа хэсэг дээр хурж ирээд өө мөн новчнууд чинь гар хүлийг нь хүлэхэд яадаг байна. За тэр чи яах вэ? Би буутай юм чинь. Чамд хэлэх эцсийн үг байна уу гэд буугаад чиглүүлтэл Ким Дончолын сейфийг онгойлгох нууц кодыг нь асууж Дончол үгүй чи одоо ямар тэнэг юм бэ? Үххийн оронд энийг мэдэж яадаг байна. 15 93 57 тэнэгэ гэж орилоод гохоо дартал буун сумгүй байсан тул хоосон буудаж Ким тэр дороо Дончолыг хутгалж унгаагаад хурууг нь тайран авч Дончолын дороо ажиллуулж байсан мафийнхан нь гартаа хутга барьж гаднаас орж ирээд Дончолыг өөрийг нь хороодог. Харин цагдаа нар маань өөрсдөө онлайн казино ажиллуулж өгөөш болоод онлайн казино ажиллуулж буй нэрээр гэмт хэрэг үлдэж буй этгээдүүдийг барьцгаая гэж тохиролцоод төлөвлөгөөгөө боловсруулж мөрдөгч маа яг одоо онлайн казино ажиллуулж чадах ганцхан хүн байгаа гэд хуучин цагийн гэмт хэрэгтэн Жан Ийсо найзыгаа машиндаа суулгаж энэ хэрэгтэн тус болохыг гуйдаг. Тэгтэл Жан Ийсо муухай хаашаа гаргаж үгсэн ч үгүй ухааны юм яртал маа мөрдөгч чи одооноос бидний нэг болсон найз минь маа гэд FDA гэсэн тэмдэглэгээтэй пайз өгөнгүүтаа найз минь наадах чинь Police Dark Army гэсэн товчлол. Ингээ чи бидний нэг боллоо штэ. Чи бол сүүдрийн цагдаа гэж гошгоруултал. Нөгөөх нь өөрийгөө ингээд л нууц ажилтан болчихлоо гэж итгээд шууд манайхны ажилд тусалж Филиппинд байгаа гэмт этгээдүүдийг барихаар хэсэг бүлэг цагдаа нартай. Филиппин руу хөдөлж Филиппинд ирмэгцэн нэг агуулга түрээслээд доторхыг нь тогтжуулж онлайн казиногийн тоноглоод ажлаа тэр дураа эхлүүлдэг. Харин Филиппинд барилга Кимийн хүмүүс Ким рүү залгаад өөр нэг онлайн казино илрүүллээ хэмээн хийж Ким хүмүүстэй яг одоо очоод бүх хаардыг нь дээрэмд гэж тушаатал хүмүүс нь манайхны бэлдсэн өгөөш шүү. Өөрсдөө давхиж ирээд Солонгос болон Филиппин цагдаа нарын хамтарч бэлдсэн занганд орж баривчлагдаад өөрсдийнхөө толгой казиног хаана ажиллуулж байгаагаа хэлж цагдаа нар төв байрлуун довтолж ороод толгой компьютерийг нь хакертаад Солонгост оршин суух эзнийх нь мэдээллийг нь олж аваад маа мөрдөгчөд илгээдэг. Ингээд маа мөрдөгч болон цагдаа нар Дончолын гэрлүүн хөдөлж Ким болон түүний туслах хоёрыг Дончолын дэрчигсэн сейфнийх нь нууц кодыг хийж тастаж авсан хурууныхаа хийгээр сейфийг нь онгойлгож дотроос нь зөвхөн дататай хаартуудыг нь аваад мафийнх нь бүх бэлэн мөнгийг үлдээж Ким туслахаа дагуулan гарч явдаг. Төд удалгүй маа мөрдөгч болон цагдаа нар Дончолынд ирээд мафийнхантай зодтолдоод бүгдийг нь баривчлаа авч мафийн толгойлогчоос маа мөрдөгч Кимийг хаана байгааг асуутал мафийн толгойлогч Кимийг онгоцны буудлын руу явчихсан гэж хариулдаг. Ингээд Ким туслахтайгаа хамт амжилттай онгоц руу нэвтрэн орж онгоц яг хөөрхийн өмнө маа мөрдөгч нисгтээр амжиж ирээд нисхийн ажилчид руу цагдаагийн газраас манай мөрдөгч онц ноцтой гэмт хэрэгтнийг барихаар очиж байгаа. Онгоцоо хөргөлгүй төр саатаж байгаараа гэж хэлүүлээд нисхийн ажилчдаар Ким болон түүний туслахын сууж байгаа онгоцыг заалгаж аваад онгоц руу орж ирэнгүүтээ цагдаа байна бүх зорчигчид суудлаа түр орхин гарна уу гэж хэлээд гурван зорчигчийг онгоцноос гаргаж Кинт чи ч аюултай ир юм аа. Хүн алчаад юу ч болоогүй юм шиг бизнес классаар нисэх гээд сууж байдаг. Би өмнө нь хизээж бүх хүчээ гаргаж хүн зодож байгаагүй. Гэхдээ энэ удаа чамайг би бүх хүчээ гаргаж зодно гэж хэлээд завхин бэлээгээ гаргаж ирж өмсөөд Ким болон түүний туслах хоёртой зэрэг зодтолддог. Ингээд Кимийг амжилттай баривчилсны дараа киноны мань төгсгөлийн шин гарах ба. Жан Ийсо задгаа дээвэртэй ганган машинаа унаад дэрэгдээд залуухан халуухан гадаад найз бүсгүйгээ суулгачихсан. Салхи татуулан хотын төвөөр давхиж улаан гэрлэр хаазаа тултал гიშгэн гартал замын цагдаа нар түүнийг зогсоож. Бичиг баримтаа шалгуулсан хэмээн шаардтал Жан Ийсо. Эднэр одоо намайг хэн гэдгийг мэддэггүй юм байх та. Залуусаа би та нарын нэгчин байна гэж хэлээд маа мөрдөгчийн өөрт нь өгсөн FDA гэсэн бичигтэй байзаа үзүүлээд баривчлагдахаар болж. Уурандаа маа мөрдөгч рүү залгаад чи юм уу намайг хуурсан байна. Тусгай алба гэдэг чинь FDA биш FBI гэсэн бичигтэй байдаг юм байна штэ гэж орилсноор кино төгсөж байгаа.